Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө орон сууцны ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж дуусгасан. Гэтэл Монгол Ардын намын зарим гишүүд чуулганы үеэр ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. 8% хүүтэй ипотекийн зээлээр байртай болох сонирхолтой иргэд цөөнгүй байгаа энэ үед ипотекийн зээлийг зогсоох боломжгүй гэдгийг иргэд болон аж ахуйн нэгжүүд хэлж байна. Одоо байгаа судалгаагаар баригдаж байгаа захиалга хүлээж байгаа баригдах 20,000 орчим барилга байгаа гэж барилгачтай холбооноос мэдээллээ. Ер нь ипотекийн зээлийг зогсооно гэдэг бол тийм явц байж болохгүй. Яагаад гэвэл одоо нэгэнтээ хөдөлчихсөн энэ механизм бол цааш нь улам боловсронгуй болгох шилжүүлээд болох хэрэгтэй. Яагаас харамгдсан бэ гэдэг дээр нь одоо биднээс бас шинэ засгийн газар байгуулагдаж барилга хот байгуулалтын яамнаас шинэ нэртэй холбогдоод Монголын барилгачтай холбоо ажлын хэсэг гаргаад бас дүгнэлт санал онол бэлтгэж байна л да. Ерөн саармагчны шалтгаан бол ерөөсөө л анханаас л биднээс ирээдсэн 2 дахь чих үүсэр буюу үнцаас нь 2 дахь зах зээлийг гормоор нь ажилуулгаас болоод санхүүжилтийн хомсдолд орсон. Ипотекийн зээл бол дундаж давхаргын зориулагдсан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс тогтмол орлоготой хүмүүс 30% урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой болсон. Хөгжиж яваа улсын хувьд иргэдээ орон сууцжуулах нь төрийн бодлого байх хэрэгтэй. Үүнээс өмнө байр аавна гэдэг залуу гэр бүлүүдийн хувьд зөвхөн мөрөөдөл байсан бол өдгөө олон залуус байртай болохоор төлөвлөн ажиллаж байна. Эхлээс одоо залуучууд маань одоо энэ байранд л орё л гэсэн ийм л бодолтой байх юм байна шүү дээ. Манай өрөвдүүд чилэгсэн ярьж байгаа юм л байх. Тэгэхээр тэрийг зогсоочно гэдэг чинь одоо хэцүү байна л гэсэн үг. Би одоо гэж бодож штэ. 8% зээлийг зогсуулж нь одоо байрах хүн тол байхгүй бах гэж бодож чинь. Залуучууд 8% байна. Энэ зээл бол асар хэрэгцээтэй байгаа гэж бодож штэ. 8%-ийг зогсоогод тийм штэ. Ер нь бол энэ 8%-д ч хүмүүс хамрагдсанараа ихэнх нь байртай болж байгаа. Цаашаа бүр 5% шилжүүлвэл бүр ч зүгээр баг. Гэхдээ гол нь судалгаагаа маш сайн явуулах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам 8% ипотекийн зээлийн асуудлыг судлуулахаар ажлын хэсэг гарган өчигдрөөс ажиллаа эхэлжээ. 8% ипотекийн зээлийг зогсоох болон 5% болгох асуудлаар Монголын барилгын үндэсний ассоциацаас утсаар тодрууллаа. Зогсохгүй байх л гэж бодож байна. Зөвхөн ямар хуу барилгад 8% зээлж олох уу гэдэг нь бол бас чухал асуудал. Шинээр барьсан олон сууцнуудад одоо шинээр энэ тэнд барих суудад олгоод байх нэг баригдсан ашиглалтанд ороогүй байгаа одоо энэ баргийн 30,000 градийн орон сууц байж дуусгахад орсон. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэсэг нь одоогоор тодорхой бус байна. Мэргэжлийн засгийн газраас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох нь эдийн засагт эрсдэлтэй гэж үзвэл ипотекийн зээл гацаж болцсохгүй юм а. Энэ тохиолдолд зах зээлд зарагдаагүй үлдсэн 20,000 орчим орон сууцны борлуулалтын асуудал гарч ирнэ.